2024 оны үйл ажиллагааны тайлан. Монголын улаан загалмай нийгэмлэг 2024 онд үндэсний нийгэмлэгийн хүчин чадлыг бүх шатанд бэхжүүлэх, хүмүүнлэгийн гишүүн байгууллага, дэмжигчид, хүүхэд залуучуудын хөдөлгөөн, сайн дурхны игнээг өргөжүүлэх, нийгмийн эрүүл мэнд, халамж оролцоог дэмжих, зодын гамшигын хор уршгийг арилгах, хариу арга хэмжээ авах, зодын гамшигт өртсөн хүнд цаг үед хүмүүнлэгийн тусламжийг цаг алдалгүй шуурхай хүргэж, хүмүүнлэгийн чиглэлээр төрдөө туслах, нэмэлт хүч болж ажиллах үүргээ нэр төртөө хариуцлагатай биелүүлж ажиллалаа. Монголын улаан загалмай нийгэмлэг үндэсний нийгэмлэгүүдийн Зүүн Азийн улаан загалмай нийгэмлэгүүдийн удирдагчдын уулзалтыг Монгол улсад зохион байгуулж, үндэсний нийгэмлэгийн удирдагч нар Ханоийн тунхаглалыг хэрэгжүүлэх, уур амьсгал, гамшигын бэлэн байдал, залуучуудын оролцоо, эмэгтэйчүүдийн манлайлал, эрүүл, урт насжилт, бүс нутаг тохиолдож болзошгүй мега гамшигын үед хамтран ажиллах, оролцоо, ил тод байдлыг сайжруулах асуудалд санал нэгдэв. Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар хөдөлгөөний өдөр болон Монголын хүмүүнлэгийн өдрийг хүмүүнлэгийн улс үргэлж сайр урайнд орон даяар тэмдэглэн өнгөрүүллээ. Монголын улаан загалмай нийгэмлэгийн 85 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж, Ахмад улаан загалмайчдаа хүндэтгэл үзүүлж, талархал илэрхийлэх арга хэмжээг зохион байгууллаа. Уур амьсгалын өөрчлөлт, гамшигын менежментийн хөтөлбөр. 2023-аас 2024 оны өвөл Монгол орны нийт нутгийн 90 орчим хувьд цасан бүрхүүл тогтож, нийт 21 аймгийн 251 сум, нийслэлийн 4 дүүрэгт өвөлжилт хүндрэн зодын нөхцөл байдал үүссэн юм. Зодын нөхцөл байдлын улмаас Монгол улсын засгийн газраас гамшигын өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, зодын гамшиг тохиолдсон хүнд үед олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоотой хамтран малчдад туслах олон улсын урайлга зарлаж, 12,130 мөрхийн 49 мянган малчинд 8.9 тэрбум төгрөгийн хүмүүнлэгийн тусламжийг шуурхай хүргэж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, амжиргааг байгалийн гамшигаас хамгаалж чадсан юм. Монголын улаан загалмай нийгэмлэг байгалийн гамшигын үед хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээс гадна болзошгүй гамшигаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, гамшигын үед хариу арга хэмжээ авах, гамшигын дараах нөхөн сэргээх үйл ажиллагаанд 230 орчим мянган хүнийг хамруулан 21 аймаг 9 дүүргийн хэмжээнд сургалт, сурталчилгаа зохион байгуулж ажиллалаа. Гамшигын үед улаан загалмайн дунд шатны хороо, онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг дэмжин ажиллах чадах бүхий тус бүр 22 сайн дурын бүлгийг 5 аймгийн 10 сум, нийслэлийн 6 дүүрэгт байгуулж, нийт 330 сайн дурын идэвхтнийг сургаж дадлагжуулсан байна. Нийгмийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр. Австралийн улаан загалмай байгууллагатай хамтран олон нийтийн оролцоотой зоонозын өвчний тандалт, сэргийлэл төслийг Дорнод, Сүхбаатар, Хинтээ аймагт хэрэгжүүлж, 225 сайн дурын идэвхтнүүд тандалт, сэргийлэлд мэдээлэл дамжуулах үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байна. Бүгд найрамдах Хятад ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны улаан загалмай байгууллагатай хамтран анхны тусламжийн сургагч багш бэлтгэх сургалтуудыг зохион байгуулж, 100 сургагч багш бэлтгэлээ. Анхны тусламжийн улсын уралдааныг Японы улаан загалмай Монголын яаралтай тусламжийн нийгэмлэгтэй хамтран зохион байгуулав. Аз нумхан далайн бүсийн гамшигын үеийн сэтгцийн эрүүл мэнд, нийгэм сэтгэл зүйн дэмжлэг сэдвт сургалт Аз нумхан далайн олон улсын байгууллагыг зохион байгууллаа. Монголын улаан загалмай нийгэмлэг бүгд найрамдах Хятад ард улсын улаан загалмайн сан, Өвөр Монголын өөртөө засах орны улаан загалмай байгууллага хамтран 2017 оноос хойш бүс ба зам, сахиусан тэнгэрийн аялал төслийг хэрэгжүүлж, 2024 онд 25 хүүхэд бүгд найрамдах Хятад ард улсын Бээжин хотын Анжэн, Хунан мужийн Чэнжоу эмнэлэгт мэс заслын эмчилгээ хийлгээд ирлээ. Бүгд найрамдах Хятад ард улсын улаан загалмайн сан, Өвөр Монголын өөртөө засах орны улаан загалмай байгууллага хамтран 114 ахмадыг нүдний болор солих хагалгаанд үнэн төлбөргүй хамрууллаа. Цусны донорын 250 сурталчилгаа төдирлөгийг зохион байгуулж, 58400 хүнд мэдээлэл хүргэж, 9500 сайн дурын авлаггүй цусны донорыг элсүүллээ. Нийгмийн халамж оролцоог дэмжих хөтөлбөр.
Улаан загалмайн дунд шатны 15 хороо аймаг дүүргийн хөдөлмөр халамж үйлчлэгээний газар хилтэстэй хамтран олон нийтэд түшгэлсэн нийгмийн халамжийн үйлчлэгээ үзүүлв. 21 аймаг 9 дүүргийн улаан загалмайн хорооны халамж өргөөгөөр дамжуулан 25850 өндөр настан хөгжлийн бэрхшээлтэй иргэн өрх толгойсон эцэг их эмзэг бүлгийн иргэдэд хүрч ажиллаа. Азийн хөгжлийн банк, гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөрийн хүрээнд сонгон хайрхан, Чингэлтэй, Баян зүрх дүүргийн 1259 зорилтод бүлгийн өрхийг халамжаас хөдөлмөрт шилжүүлэн ядуурлаас гаргах туршлага шин загварыг бий болгов. Хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжих хөтөлбөр. Зүүн Азийн орнуудын хүүхэд залуучуудын цуслан зөвлөлтийг залуучууд ирээдүйн өдөртөгчд хүрээндээр зохион байгуулж, Солонгос, Хятад, Япон улсаас залуучуудын улаан загалмайн 80 гишүүн туршлагаа солилцож, улс бүсийн хэмжээний шинэлэг үйл ажиллагаа боллоо. Олон улсын нөхөрлөл хамтын ажиллагааг сайжруулах гишүүн солилцооны хөтөлбөрийн хүрээнд Япон бүгд найрамдах Солонгос улсын залуучуудын улаан загалмайн төлөөлөгчд Монгол улсад зочилж, Монгол ахуй соёлтой танилцж, харилцсан, туршлага солилцсон хүмүүнлэгийн ажил зохион байгууллаа. Хүүхэд залуучуудын улаан загалмайн үндэсний цуслан цугларалт 2024 арга хэмжээг зохион байгуулж, 25 дунд шатны хороодын 280 гишүүнийг хамрууллаа. Цэвэр агаар, эрүүл инээмсэглэл, мянган хүүхэд баярлуулах арга хэмжээг зохион байгуулж, нийслэлийн 9 дүүргийн зорилтод бүлгийн мянган хүүхдийг хамрууллаа. Сайн дурын идэвхтнийг дэмжих хөтөлбөр. Хүмүүнлэгийн үйл ажиллагааг нийгмийн эмзэг бүлгийнхэнд шуурхай хүргэж, гамшиг ослын үед нэм яаралтай хариу арга хэмжээнүүдэд нэмэлт хүч болж, үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн хүмүүс бол сайн дурын идэвхтнүүд юм. Монголын улаан загалмай нийгэмлэгээс сайн дурын идэвхтний игнийг өргөжүүлэх зорилгоор үндэсний форумыг зохион байгууллаа. Сайн дурын идэвхтнүүдийн игнийг тэлэх, хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцож буй сайн дурын идэвхтнүүд аж ахуй нэгж байгууллагыг олон нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, тэднийг урамшуулах зорилгоор Монголын улаан загалмай нийгэмлэг сар бүрийн 1-ний өдрийг сайн дурын идэвхтнүүдтэй талархал илэрхийлэх өдөр болгон тэмдэглэж байна. Байгууллагын хөгжил хамтын ажиллагааны хүрээнд Монголын улаан загалмай нийгэмлэгийн үүсч байгуулагдсны түүхт 85 жилийн ог хугтан улаан загалмайчдын урлаг спортын 3 дугаар их наадмыг Өмнөг аймгийн Далан задгад хотод зохион байгуулав. Төр улаан загалмайн хамтын ажиллагаа үндэсний болон орон нутгийн түвшинд сайжирч, хүмүүнлэгийн чиглэлээр төрдөө туслах чигүүргийг Монголын улаан загалмай нийгэмлэг бүх шатанд идэвхтэй хэрэгжүүлж ажиллалаа. Монголын улаан загалмай нийгэмлэг онцгой байдлын ерөнхий газрын хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд 2021-ээс 2024 онд хэрэгжүүлсэн ажлаа дүүнэж, эх 4 жилд хамтран ажиллах чиглэлийг тодорхойлж санамж бичиг байгуулав. Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар хөдөлгөөний үндсэн 7 зарчим, таних тэмдэг, хүмүүнлэгийн эрх зүй, Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийг сурталчлах чиглэлээр 76800 гаруй хүнд хүрч ажилласан байна. Санхүүгийн ил тод нээлттэй байдлыг хангах, санхүүгийн төсөвлөлт, төлөвлөлт, тайлагналтыг сайжруулах программыг шинжлэх, санхүүгийн хөгжлийн төлөвлөгөө боловсруулахад анхаарч ажиллалаа. Гамшигт өртсөн иргэдэд бэлэн мөнгөний тусламжийг ерөнхий нарийн бичгийн даргын газрын санхүүгийн албанаас иргэдийн дансанд шууд шилжүүлдэг болов. Хүүхэд залуучуудын хөгжлийн төвийн үйл ажиллагаа. Хүүхэд залуучуудын хөгжлийн төвийн хэвийн аюулгүй байдлыг ханган ажиллаж, нийт 26 удаагийн сургалт арга хэмжээ зохион байгуулж 1029 хүнийг хамруулсан байна. Тус төвд Аз нумхан далайн бүсийн болон зүүн Азийн улаан загалмайчдын 3 гадаад арга хэмжээг хүлээн авч, Монгол ахуй зан заншилтай гадаадын зочид төлөөлөгчдийг танилцуулав. Монголын улаан загалмай нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн даргын газар 2024 онд дэвшүүлсэн зорилтуудаа амжилттай хэрэгжүүлж, жилийн ажлын төлөвлөгөөгөө 97% биелэлтэйгээр биелүүллээ. Монголын улаан загалмай нийгэмлэгийн хүчин чадлыг бэхжүүлэх, байгалийн гамшигын үед эмзэг бүлгийн иргэдэд хүмүүнлэгийн тусламжийг цаг алдалгүй хүргэж, Монгол хүний амнасыг аврах,
амжиргааг хамгаалахад үнэлж баршгүй тусламж дэмжлэг үзүүлж байгаа олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, олон улсын улаан загалмайн хороо, түншлэгч үндэсний нийгэмлэгүүд, нэгдсэн үндэсний байгууллагын төрөлжсөн байгууллагууд болон бусад бүх хандивлагч олон улсын байгууллага аж ахуй нэгж иргэдэд гүн талархал илэрхийлж байна. Хүмүүнлэгийн үлсийн нэгэн оны түүхийг бүтээлсэн Монголын улаан загалмай нийгэмлэгийн сайн дурын идэвхтнүүд, хүүхэд залуучуудын улаан загалмай хөдөлгөөний гишүүд, хүмүүнлэгийн үлсийг орон нутгтаа түгээн дэлгэрүүлэн ажиллаж байгаа гишүүд, дэмжигчид, улаан загалмайчдаа баяр хүргэж талархал илэрхийлье.